Өнөөдрийн бичлэг дээр халдвартай номын гол санааг товчлон ярих болно. Дэд гарчиг нь яагаад зарим зүйл нэрд гардаг тухай гэж байгаа. Зарим зүйл гэдэг дээр юу ч байж болно. Хүн байж болно, бүтээгдэхүүн байж болно, танаа брэнд гэж болно. Эсвэл бүр таны үзэл санаа, философич байж болно. Ямар ч тач тэр зүйлсийг олон тайнуулж нэрд гаргахын тулд баримтлах ёстой 6 зарчмыг энэ ном дээр хэлж өгдөг. Энэ 6 зарчмыг 6-ын нэг дор ашиглах шаардлагагүй. Та өөрөө юуг нэрд гаргамаар байгаа тий? Хүнийг нэрд гаргамаар байна уу? Бүтээгдэхүүнийг нэрд гаргамаар байна уу? Брэндийг нэрд гаргамаар байна уу? Юуг нэрд гаргамаар байна гэдгээс шалтгаалаад энэ 6 зарчмаас 3-4-өөр нь та хослуулад ч ашиглах боломжтой. Номын зохиолч маань номынхаа арт талд нь бичсэн байлээ. 6 зарчмаа танилцуулсныхаа дараа хамгийн арт тал нь ингэж хэлсэн байна. Хэрвээ та дээрх 6 зарчмыг мөрдөх аваас хүссэн бүтээгдэхүүн санаагаа халдвартай мэт тарааж нэрд гаргаж чадна гэдгийг үргэлж санаж яваарай гэж баттай хэлсэн байна. Тэгээ халдвартай гэдэг нь болохоор бид нэр ямар нэгэн вирусын ч юм уу халдвар авчих юм бол өөрийн мэдлгүй уулцсан хүмүүстэй дамжуулдаг шүү дээ тий. Яг үүнтэй адилхан энэ 6 зарчмыг та баримтлаад өөрийнхөө брендийг ч юм уу өөрийнхөө түүхийг ч юм уу та бүтээчих юм бол тэрийг чинь сонсон, харсан, үзсэн, хамталсан хүн өөрийн мэдлгүй дараагийн хүндээ дамжуулна гэсэн санаа юм байлээ. Халдвартай гэдэг нь. За ингээд намынхан гол агуулгыг шууд оръё. Ямар 6 зарчмыг баримтлаад тэгвэл бид нэр өөрийнхөө хүссэн зүйлийг нэрд гаргах боломжтой юм бэ гэхээр нэгдүгürt нь болохоор үнцэн гэсэн зарчим байгаа. Үнцэн гэдэг дээр бол бид нэр нөгөө хүмүүсээр амнаас нь ам дамжуулаад өөрийнхөө та нэрд гаргахыг хүсэж байгаа зүйлээ тэр хүний амаар нь дамжуулж яриулмаар байгаа шүү дээ тий. Тэхийн тулд нэгдүгээрт бол та хүн ер нь юу ярих дуртай гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Тэгэхээр судалгаанаас харах юм бол хүн бол өөрийнх нь ярьж байгаа бүх хэсгийнх нь 40% нь л дандаа өөрийнхөө талаар ярьж байдаг. Үлдсэн 60%-т нь бол бусад бүх одоо сэдвүүд бол ингээд жоохон хувийг эзэлнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ярианыхаа бүхэлдэн 40%-ийг хүн өөрийнхөө талаар ярьж байдаг. За бас ингээд өөрийнхөө талаар ярьж байгаа хүний тархиныхын зургийг аваад үзсэн чинь баг амттай бэлуу идж байгаа үедээ адилхан аз жаргалын гормон тархин дотор нь ялгарч идэг гэдэг. Тийм учраас хүн бол ерөөсөө өөрийнхөө тухай ярихыг хүсэж байдаг. Гэхдээ өөрийнхөө талаар ярихдаа өөрийг нь онцгүй харагдуулах зүйлийг жоохон нуугаад өөрийг нь илүү гоё харагдуулах зүйлийг ярьж идэг. За жишээ нь Харвард их сургууль сурдаг хүн бол үргэлж ярина штэ тий. Би Харвард их сургууль сурдаг. Би Харвардыг төгссөн ч гэдэг юм уу тий. Эсвэл бестселлер номын зохиолчлаа гэхэд би Нью-Йорк Таймс-ийн бестселлер номын зохиолчтой гэд ярина гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ таны нэрд гаргахыг хүсэж байгаа тэр зүйл чинь тухайн хүний имижийг нь илүү гоё болгож өгч явах юм бол нөгөө хүн чинь би Харвардд сурдаг штэ. Би Нью-Йорк Таймс-ийн бестселлер номын зохиолчтой гэх мэтчлэнгээр өөрийгөө ингэж гоё харагдуулах юмыг ярихдаа танаа брендийг дандаа дурдна гэсэн. Тэгэхээр танаа брэнд чинь тэр хүнийг гоё харагдуулахад нь туслах ёстой гэсэн. Тэхийн тулд 3 арга байна. За нэгдүгээр нь болохоор содон байдал гэж байгаа. Хүмүүс тийм онц сонирхолтой бусад хүний мэдэхгүй зүйлийг мэддэг байхад одоо жишээ нь ингээл таны огт мэдэхгүй зүйлийг хин нэг ярих юм бол та хүүх ямар их мэдлэгтэй юм бэ? Хүүх юм таны мэдхүн юм аягүй сайн мэддэм байж тээ гэх мэтчлэнгээр та тэр хүнийг гоёор харна штэ. Тийм учраас хүмүүс бусад хүний мэдэхгүй тийм сонин содон зүйлийг ярьж байхдаа одоо ингээд өөрийгөө илүү гоё харагдуулж байдаг. Тэгэхээр энийг ингээд бүтээгдэхүүн ч юм уу та брендтэйгээ холбоно гэсэн. За жишээ нь энэ ном дээр гарч байгаа нэг брэнд ингээд бид нэр ингээд онц юм сонирхолтой байх хэрэгтэй юм байна гэд туршилт хийгээд ундааныхаа бөглөөн дотор гоё онигоо бичсэн гэж байгаа. Тэгэхээр үдсэн хүний тэр онигоог нь харчаад хүүе энэ ундааны бөглөөн дотор ийм гоё онигоо биш тэ гэд яриулахад тэр брэнд бол хүссэн гэсэн. Даанч онигоо байсан ч гэсэн тэр нь ингээд амжилттай болоогүй. Тэгээд тэднийх дахиад туршилт явуулахдаа болохоор ундааныхаа бөглөөн дотор онигоо биш энэ удаа болохоор яг жинхэнэ бодит таны мэдхүн мэдээлэл бичсэн. За одоо жишээ нь хүн инээхээс илүүгээр хөмсгөө зангидахад илүү их калори шатаадаг ч юм уу тий. Имж гэж амтан ухарж явдаггүй ч гэдэг юм уу. Ийм богинохон таны мэдхүн. Гэхдээ яг энэ нь бодит учраас хүн ярьж байхдаа хүүх ямар сонин ховор сонин юм мэддэм бэ? Таны мэдхүн юм айгүй их мэдх юм аа. Түүх айгүй сайн мэдх юм аа гэж харагдана гэсэн үг шүү дээ тий. Худлаад оногооч гэдэг юм уу тий. Тийм бодит бос зүйл биччих юм бол хүмүүс тэрийг нь хуваалцахгүй гэсэн. Эсвэргээрээ тийм таны мэдхүн юм бичсэн чинь хүмүүс тэр ундааны бөглөөн дотор байгаа юмыг хуваалцаж хэлсэн. Тэгэхээр хүү энэ дотор ийм юм биш дээ гэд хүний мэдхгүй сонин содон юмыг мэдж байхдаа өөрөө гоё болж байгаа. Дээрэс нь энэ ундааны бөглөөн дотор ийм юм биш дээ гэхээр тэр ундааны брендийг нь давхар сурчилж байна гэсэн. Тэгээ тэр компаниас энийг хэрэгжүүлсний дараа бол хүмүүс бүр тэр ундааныхын бөглөөг нь цуглуулдаг болоо цуглуулгынхаа зургийг аваад нөгөө постлоод бүр ингээд эдний брендийг бүүстэлж өгсөн гэдэг юм байлээ. Тийм учраас нэгдүгээрт бол танаа брэнд тийм сонин содон зүйлийг нөгөө хүмүүстээ таниулах юм бол тэр хүмүүс чинь би тэндээс сурсан сурсан ингээд танаа брендийг бүр шагшруулна гэсэн. Тэгэхээр бид нар хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгч брэндээс сурчлуулахын тулд заавал одоо таны мэдхүн боловсролын зүйл байх ёстой гэсэн үг бол биш шүү дээ тий. Зөвхөн ундааны газар ч гэсэн ундааныхаа бөглөөн дотор тийм юм хийгээд явуулсан гэдэгчлэн ямар ч брэндээс энийг ашиглах боломжтой юм байлээ. За бас нэг арга нь болохоор одоо хүмүүс ингээд өөрийгөө сурчлахдаа
зэрэг дэвийг гаргаж өгөх хэрэгтэй юм билээ. Брэнд дотроо тий. Одоо юу гэдэг манай брендийн үнэнч хэрэглэгч, эсвэл юу гэдэг манай VIP, манай бүр онцгой үйлчлүүлэгч гэдэг юм уу тий. Эсвэл тэр газараа одоо тухайн хүндээ танаа брэндээс ч одоо өргөмжлөлч өгч болно. Ямар тач тийм зэрэг дэвийг өгөх юм бол хүн бас би эдний брендийн одоо бүр топ хэрэглэгч штэ. Би одоо эдний брэндэд тусалдаг, хандаг өргөдөг хүн штэ гэж ярина гинэ гэсэн үг. Тийм учраас зэрэг дэвийг бас олгож өгөх хэрэгтэй юм байлээ. Тэгээ бас ийм ч үж болно. Одоо танах ямар нэгэн клуб байлаа гэхэд те хүссэн хүн болгоно нь манай клубуд ордгоо. Зөвхөн манай клубын гишүүд ямар нэгэн урилга явуулсан тохиолдолд манай клуб элсэх боломжтой гэхээр танаа клубт чинь арай нэг онцгой хүмүүс элсдэгэ гэсэн мессежийг авна гэсэн үг шүү дээ. Тийм учраас тийм хүн болгон элсэж ороод чадаад идэггүй группэд тэр группт би орчлоо гэх юм бол хүмүүс бас сурчилдаг гэсэн. Тэгэхээр тэрийгэ сурчлахаараа танаа клубыг, танаа байгууллагыг сурчилна гэсэн үг шүү дээ. Тийм учраас хүмүүст онцгой гэсэн мэдрэмжийг өгөөд зэрэг дэвийг танаа брэндээс, танаа компаниас та өөрөө ч юм уу тэр зэрэг дэвийг нөгчих юм бол хүмүүс чинь би ийм зэрэгтэй штэ, би ийм клубын гишүүн штэ гэж ярихдаа танаа брэндийг бас сурчилж өгнө гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр зарчим бол үнцэн гэж байгаа. Үнцэн гэдэг нь та тухайн хүмүүсийг илүү кул, илүү дайггүй, илүү гоё харагдахад нь танаа брэнд ч юм уу, та ч юм уу, танаа бүтээгдэхүүн туслах юм бол тэр хүмүүс өөрийнхөө бүхий л ярианыхаа сэдвийн 40% нь өөрийнхөө талаар ярьдаг. Гэхдээ өөрийнхөө талаар дандаа илүү гоё сайхан харагдуулах зүйлийг ярьдаг учраас дандаа танаа брендийг авчуулж ярина гэсэн. Тэгэхээр энэ бол нэгдүгээр зарчим байла. Хоёрдугаар зарчим нь бас маш чухал юм байлээ. Энэ бол өдөөгч гэсэн зарчим. За энэ бол бүр ингээд таны нэрд гарах гээд байгаа зүйл. Үнэхээр бүр нэрд гаргана гэдэг чинь урт хугацаанд танигдна гэсэн үг шүү дээ. Таны нэрд гаргахыг хүсэж байгаа одоо танаа брендийн талаар ч юм уу, таны талаар ч юм уу нэг 7 хоног шуурж яриад байхгүй болчих юм бол энийг амжилт гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр урт хугацаанд нэрд гаргахын тулд энэ өдөөгч гэсэн зарчмыг ярих хэрэгтэй юм байна. Тэгээ хүн өөрийнхөө ярианыхаа 40% нь өөрийнхөө талаар ярьдаг гэсэн шүү дээ. Тэгвэл үлдсэн 60% нь юуны талаар ярьдаг вэ гэхээр юуны талаар ярихт нь юуны талаар бодохт нь энэ орчин нөлөөлж идэг. Нэг ундаа харах юм бол ундааны талаар боддог ч юм уу те. Утасны талаар хараад утасны талаар боддог гэх мэтлэнгээр энэ орчин нь нөлөөлж идэг. Гэхдээ та хүмүүсийн явах бүх газар нь та өөрийнхөө брэндийн сурчлагыг хадаж чадахгүй шүү дээ. Тийм учраас өдөөгч гэдэг нь болохоор нөгөө хүний өдөр тутамдаа хардаг зүйлтэй та өөрийгөө ч юм уу, брэндээ ч юм уу, бүтээгдэхүүнээ холбох ёстой гэсэн үг. За нэг сонирхолтой жишээ ном дээр бичсэн байлээ. Жишээ нь NASA-гийнхан Марс гариг дээр ангараг гариг дээр буусан юм аа л да. Тэгээд нөгөө нэг телевиз, радио юу гэдэг бүх зүйлээр л NASA-гийнхан Марс ангараг гариг буюу Марс гариг дээр буулаа, Марс гариг гэж баахан телевиз, радиогоор затсан чинь нөгөө гинт Марс шоколадын борлуулалт нь огцом өсөж эхэлсэн. Уул нь Марс шоколадны брэндээс ямар ч одоо маркетингийн сурчлагаа ч юм уу идэвхжүүлэх юу ч хийгээгүй байсан чинь NASA-гийнхан Марс гариг дээр буулаа гэсэн сурчлагаанаас болоод Марс шоколадны борлуулалт нь өссөн. Яагаад гэхээр одоо жишээ нь Марс гариг дээр буулаа гэдгийг хараад шоколад идмээр санагдахгүй ч гэсэн хүн шоколад идэхэд дэлгүүр орохдоо Марс шоколад илүү танил харагдана гэсэн. Яагаад гэвэл байнга л Марс гэж сонсогдоод байгаа учраас хүн чинь нөгөө нэг танил зүйлтэй татагддсан шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол ингээд тохиолдлоор ийм зүйл болсон байна. Гэхдээ энийг бол бид нэр одоо зоригтойгоор зориудаар ашиглах ёстой гэсэн. За жишээ нь бас нэг сонирхолтой туршилт хийж үзсэн юм байлээ. Ресторанд Францад дуу явуулах юм бол хүмүүс Франц дарс илүү их авч исэн. Германд явуулахад Герман дарс илүү их авч исэн. Тэгэхээр бидний сонсож байгаа, үзэж байгаа, харж байгаа зүйл маань юу сонгох вэ, юу бодох вэ гэдэгт нөлөөлнө гэсэн үг шүү дээ, тий. За бас нэг сонирхолтой нэг дуу болохоор нэг өсвөр насны Америк охины дуу гарсан юм аа л да. Тэр дуу нь болохоор нэр нь Friday буюу Баасан гараг гэсэн нэртэй дуу. Тэгээд дууных нь үг ч юм уу тэр дуучны чадвар болол ерөөсөө энгийн л байсан. Дууных нь үг нь ерөөсөө одоо юу гэдэг их хурдан хичээл амраасаа, хурдан 5 дахь өдөр болоосаа, сайхан хагас бүтэн сайныг өнгөрөөх юмсан гэсэн энгийн л дуу байсан. Дуучныхын чадвар ч гэсэн энгийн л байсан. Үеийнх нь бас дуучдын дуусан дууны чадвар, дууных нь үг нь бол хоорондоо төстэй байсан. Гэхдээ тэр Баасан гараг гэдэг дуу бол жилийн эцэст хамгийн их үзэлтийг авсан хамгийн хүмүүсийн сонсон дуугаар шалгарсан. Тэгээд гайхаад юу энэ дууг ингээд хүмүүс дахин сонсоход хүргэсэн бэ гэсэн чинь судлаад үзсэн чинь дууных нь нэр байсан. Дууных нь нэр нь Баасан гараг байсан. Тэгэхээр хүмүүс тэр дууны талаар мартаад явж байгаа л Баасан гараг болонгууд дахиад тэр дууг санаал тэр дууг сонсдог бие биелүүгээ шеэрлдэг байсан. Харин бусад дуу нь үнэхээр гоё байсан ч гэсэн хүмүүс нэг 7 хоног сонсоод ч юм уу нэг сар шуураад тэр дууны талаар мартчихдаг. Тэгэхээр энэ өдөөгч гэдэг зүйл нь болохоор таны нэрд гаргахыг хүсэж байгаа зүйлийг дахин өдөөж сануулж авах хэрэгтэй гэсэн. За жишээ нь бидний сайн мэддэг KitKat шоколад байгаа шүү дээ, тий. KitKat шоколад юу яасан бэлээ? Сурчлагагаа амралтын цагаар KitKat та, амралтын өдрүүдээр KitKat та гэд уул нь энэ одоо өдөөгч гэсэн зарчмыг баримтлаад амралтын өдөр чинь ингээд дахин болдог. За цайны цаг чинь ч гэсэн дахин болдог гэд цайны цаг амралтын өдөр гэдэг зүйлтэй болно холбож шоколадаа рекламцсан байлээ. Гэхдээ ерөөсөө амжилт олоогүй. Тэгсэн чинь одоо тактика өөрчлөөд
KitKat шоколад бол кофетой төгс цогцно гэсэн сурчлагыг явуулж эхэлсэн. Тэгэхээр кофе гэдэг зүйл чинь бол бидний өдөр тутамд угаасаа хэрэглээнд ороод ирсэн байнга л уудаг. Тэгээд амралтын цагийг KitKatтай гэж сурчилсан ч гэсэн бидний тархинд бол цайны цагаараа амралтаараа кофе уугаад хөвшсөн байгаа шүү дээ, тий. Кофе гэдэг зүйл нь амралтын цаг гэдэгтэй бүр холбогдчихсан байгаа. Тэгэхээр KitKat шоколад эсрэгээрээ KitKat болон кофе бол төгс зохицол гэсэн чинь хүмүүс өдөр тутамдаа кофе уудаг болохоор кофегоо уух болгондоо KitKat шоколадыг сансан гэсэн. Тэгэхээр энэ мэтчлэнгээр та нэрд гаргахыг хүсэж байгаа зүйлээ тухайн хүмүүсийн өдөр болгон тааралдаг, өдөр болгон уулздаг зүйлтэй тэр зүйлийг холбож уух хэрэгтэй гэсэн. Тэгэхээр танаа брендийг мартчихлгүйгээр кофег харахтаа KitKat шоколадыг сандагтай адилхан ингэж баасан гарыг болохоор баасан гарыг гэдэг дууг сандагтай адилхан та ингэж холбож өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр сайн бодох хэрэгтэй гэсэн. Одоо та өөрийнхөө брендийг ч юм уу, өөрийгөө ч юм уу, өөрийнхөө бүтээгдэхүүнийг Крисмастай холбочлоо гэж бодъё л да тий. Тэгтэл Крисмас гэдэг чинь жилд нэг л удаа тохиолддог зүйл шүү дээ тий. Тэгэхээр мартчихна. Борлуулалт чинь гэсэн чиглэлд нэг л удаа өсөх юм уу тий. Тийм учраас та юутай брендээ холбох вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өдөр болгон л ингээл танаа брендийн талаар угаасаа хүн бодоод яваад чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр өдөр болгон хүн хараад танаа брендийг ингээд шууд санаа толгоонд нь орж ирж байхаар тэр зүйлтэйгээ холбох юм байна. За 3 дахь зарчим болохоор сэтгэл хөдлөл гэсэн зарчим байгаа. Нэрээ би ингээд номынхон хавцыг хараад яриад байгаа нь номынхон гол агуулгыг ингээд номынхон хавцан дээр биччихээр айгүй амар байдаг шүү. Тэгэхгүй бол тусдаа өмнө ингээд номын тэмдэглэл гэдэг дэвтэр дээр бичдэг байсан байхгүй. Тэгтэл гинт одоо ингээд халдвартай ном дээр чинь нэг гой санаа байсан да гэд бодонгууд айл дэвтрийнхаа хэдвдгээр хуудсан дээр бичсэн билээ гэдгийг хайж олон гэдэг айгүй хэцүү. Бүр хайж агаад шантарч байсан төвч гэсэн айгүй олон байгаа. Тэгтэл халдвартай ном дээр нэг гоё юм байсан да гинхүүд өөр юу ч харахгүй яг халдвартай номынхон хавцыг харахад л болдог болохоор ингэж номын тэмдэглэл хөтлөл бас илүү амар гэдэм байлээ шүү. За номынхон гол агуулга руу буцаж ороод сэтгэл хөдлөл гэсэн 3 дахь зарчим байгаа. За сэтгэл хөдлөл гэхээр угаасаа хүмүүс нөгөө сэтгэлийн хөдөлсөн зүйлээ тараадаг гэдэг шүү дээ. Гэхдээ эерэг сэтгэл хөдлөл үү, сөрөг сэтгэл хөдлөл үү гэдэг дээр жоохон ингээд эргэлздэг. Тэгтэл энэ ном дээр бол эерэг байна уу, сөрөг байна уу тэр нь чухал биш гэж хэлээ. Заримдаа хүмүүс амар уурлахаараа ямиг ингээл яриад дургуцахаараа ярьдаг те. Заримдаа амар хөөрөл баяраал вау ийм агуу зүйл байна гэж бишрэхээрээ ярьж идэг. Тэгэхээр эерэг сөрөг гэдэг бол чухал үзүүлэлт нь биш юм бэлээ. Чухал үзүүлэлт нь болохоор өдөөлт юм бэлээ. Ямар нэгэн сэтгэл хөдлөлд автахаараа хүн үйлдэл хийхийг хүсдэг. Зарим нэгэн сэтгэл хөдлөлд автахаараа хүн үйлдэл хийхийг хүсдэггүй. Тийм сэтгэл хөдлөлүүд байдаг. Тэгэхээр тэр өдөөлт нь чухал юм байл. Энгийн дээр бол ямар сэтгэл хөдлөлд автахдаа та үйлдэл хиймээр санагддаг вэ? Тэр сэтгэл хөдлөлийг хөдөлгөх ёстой гэсэн. Жишээ нь уур байж болно. Хүн ууралхаараа бачимдаж юм хийдэг. Уур байж болно. Одоо их бишрэл, гайхшрал байж болно. Вау гэж цоошин нэмийг гайхаараа бас бидний үйлдэл хийдэг. Эсвэл бүр ой готож жигших байж болно. Тэр үедээ бас бидний үйлдэл хийдэг. Эдгээр сэтгэл хөдлөлүүдийг та хөндөж өгөх юм бол танаа брендийн талаар ярина, таны талаар ярина. Тэгж танаа зүйлийг чинь сурчилнаа гэсэн. Эсвэргээрээ хүмүүс айгуу гоё тийм одоо тайван байх та ч юм уу үйлдэл хийхийг хүсдэггүй шүү дээ тий. Айгуу гоё ингээд амарж явах та бүх зүйл чинь тайван байвал та нэг брендийн талаар яриад авахгүй шүү дээ тий. Тийм учраас ингээд тайвшруулад эсвэл бүр уйтгар гониг тавтуулдаг ч юм тий. Тэгэх юм бол хүн бүр хитрхийх гонигсэн үедээ ямар ч үйлдэл хийхийг хүсдэггүй шүү дээ тий. Тийм учраас та аливаа нэг зүйлийг нэрд гаргана гэдэг чинь танаа бүтээгдэхүүнийг хэрэглээ, таны талаар яриад ингээд цаашаа итвэхтэйгээр явна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор сэтгэл хөдлөл дээр бол их өдөөлттэй тийм сэтгэл хөдлөлүүдийг хөдөлгөж өгөх юм бол танаа зүйлсүүдийг нэрд гаргаад цааш нь тараана гэсэн. Эсвэргээрээ бүр амар тайвшруулад ч юм уу, уйтгар гонигт автуулцдаг ч юм уу ийм сэтгэл хөдлөлийг нь ингээд үйлдэл хийхээс дургу болгох тэр төлөвт оруулах юм бол танаа брендийн талаар ч юм уу, таны талаар огт сурчлахгүй гэсэн үг. Тийм болохоор сэтгэл хөдлөл гэдэгтээ шууд эерэг сөрөг биш энэ өдөөлтийн хэмжээг харах юм билээ шүү. Өдөөлт нь их өндөр байх тусмаа илүү хүн үйлдэл хийн, өдөөлт нь нам байх юм бол үйлдэл хийхээ гэсэн үг. За дөрөвдүгээр зарчим нь болохоор харагдах байдал гэж байгаа. Энэ харагдах байдал гэдэг зарчим дээр бол таны нэрд гаргахыг хүсэж байгаа зүйл чинь хэрвээ бит зүйл байх юм бол харагдцыг нь илүү сайжруулнаас гэсэн үг шүү дээ. Илүү хүний нүдэнд тусгаар, илүү ойлгомжтой болгоод эхлэх юм бол нүдэнд нь илүү их тусах учраас харагдах бол тэр харагдцыг нь сайжруулах хэрэгтэй гэсэн үг. За гэхдээ эсвэргээрээ таны нэрд гаргахыг хүсэж байгаа зүйл чинь одоо таны үзэл суртал ч юм уу, таны философи ч юм уу, эсвэл та өөрийгөө нэрд гаргахыг хүсэж байна шүү дээ. Гэхдээ өөрийгөө нэрд гаргахыг хүсэхэд мэдээж гадаад байдлаа илүү гоё болгоно. Гэхдээ та тэглээгээд хүн болгоны нүдэнд тусаад иж чадахгүй шүү дээ. Тэгээд хүн болгоны нүдэнд туссан ч гэсэн хүн болгон таныг дэмждэг, таныг үздэг ч юм уу, таныг сонсдог гэдэг чинь нөгөө хүмүүс тэгвэл яаж мэдх юм бэ? Тэгэхээр энэ тал дээр бол харагдах байдал гэсэн зарчмыг маш сайн ашиглах хэрэгтэй мөлий. Тэгэхээр нүдэнд харагдахгүй зүйлийг нүдэнд харагдаг болгох хэрэгтэй гэсэн. Бит бус одоо таны үзэл санааг ч юм уу тий, таны философик ч юм уу, эсвэл одоо та хандив цоглуулж илаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол уул нь хүн болгон
Одоо жишээ нь надаас бусдын бүгдээрээ тэр байгууллагад хандив өгцөн гэдгийг сонсох юм бол би ганцаараа нэг хандив өгдөггүй хүн болж харагдахгүй тул хандив өгнө гэсэн. Тэгтээ нүдэнд нь харагдах ёстой гэсэн үг шүү дээ. Тэгтэл миний таних бүх хүмүүс танай компанид хандив өгцөн. Гэтэ би тэрийг олж харахгүй бол хандив өгс сэтэл төрөхгүй гэсэн. Тийм болохоор нүдэнд харагддаг болгох хэрэгтэй. За жишээ нь номон дээр бол сонирхолтой жишээ бичсэн нь одоо эрэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн тэр эрэгтэйчүүдийн асуудал дээр хандив цуглуулсан гинэ. Тэгээ хандив цуглуулахдаа болохоор тэгэхээр манай эргэн тойрны хүмүүс хандив өгж байгаагүй мэдгүй шүү дээ. Тэрийг нүдэнд харагддаг болгохын тулд жил болгоны 10 сар зохион байгуулдаг гэсэн. Тэр хандивын аян нь тэгээд 10 сард болохоор эрэгтэй хүмүүс бүгдээрээ сахлаа ургуулж эхэлдэг. Тэгээд сахлаа ургаад жоохон ургаад эхлэхээр тэрийг нь живэр сахал гэд ямар хэлбэр байд юм бол тийм живэр сахалны тийм хэлбэртэй болгож засдаг гинэ. Тэгэхээр ойр хавьхан хүмүүс бүгдээрээ тийм 10 сард ерөөсөө сахлаа хусгаа болоо сахал нь ургаалт гэснээ 10 сарын сүүл болсон ч тэрийг живэр сахалны хэлбэртэй болгоод исэн. Тэнгүүд хүмүүс гайхал энэ ч одоо ямар очтой юм бэ гэл тэгэхээр би одоо ингээд эрэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ингээд хандив өргөдөг хүн юм а. Тэгэхээр хандив өргөхөөрөө бид нэ бусад хүмүүсээ ч гэсэн хандивндаа уриалж ингэж сахал тавьд юм а гэх тэгэнгүүт ойр хавьхан жилээс жилдэл тэр 10 сар болохоор тэр тийм хэлбэрийн живэр сахалтай эрэгтэй хүмүүсийн тоо нэмэгдээд ихсэн. Тэгэнгүүт тэрийг харах тусам би ч гэсэн хандив өгөхтэй юм шүү дээ. Би л ганцаараа хандив өгөхгүй байгаа мó гэсэн сэтэл аваад хүмүүс хандив өргөнө гэсэн. Сонгуул өгөхөд ч гэсэн бидний хумсыг боддоо шүү дээ. Тэгээд хүмүүс хумсаа бодуулснаа баахан стори хийгээд шүү дээ. Би ч гэсэн саналаа өчлөрөө та нар саналаа өгөөрөө гэлээдэг. Тэгтэл ингээд хумсыг нь бодож өгч гинэ гэдэг нь харагдахгүй байгаа зүйлийг харагддаг болгосноор хүүе надаас бусд нь очиж сонгуулаа өгсөн гэж дээ. Би ч гэсэн сонгуулаа өгсөн шүү дээ. Тэгэхээр хүний тарих маань нөгөө нэг хүнийг дуурайж идэг. Ихэнх хүмүүс хийгээд ивэл тэр зөв зүйл юм байна, чухал зүйл юм байна гэд дуурайж идэг. Тийм учраас та өөрийнхөө нэрд гаргахыг хүсэж байгаа зүйлээ тэр зүйлийг чинь сонгож байгаа хүмүүс их байна гэж аль болохоор харагдуулах хэрэгтэй гэсэн үг. Эсвэргээрээ бас та аливаа нэг зүйлийг хэрэглэхийг болиулахыг хүсэж болно шүү дээ, тий. Гэхдээ хэрэглэхийг болиулахыг хүсэх юм бол уул нь харагдцыг нь баг болгох хэрэгтэй юм билээ. Тэгээд дээрэс нь танаа үеийнхэн ч юм уу одоо тэр хүмүүс энэ зүйлийг баг хэрэгэлдэг гэж хэлэх хэрэгтэй. Их хэрэгэлдэг гэж хэлж болохгүй тий. Жишээ нь нэг юм харт амхны эсрэг одоо реклам явсан юм байл л дээ. Тэгээд харт одоо ингээд нэг тэр реклам дээр нь болохоор нэг аюу гоё охин явж исэн чинь гинтл хүмүүс ингээл харт амх өвс ингээл татхыг санал болгонгууд нөгөө охин үгүй гэж яваа. Тэгээд рекламных нь сурчлагынхаа гол санаа бол хин нэг ингээд танд угаасаа хаанч хайсан хамаагүй ингээд ямар нэг юм муу харт амх шиг юмыг ингээд санал болгож олно. Тэгтэн та үгүй гэж хэлэх хэрэгтэй шүү гэжсэн өсвөр насны хүүхдүүдэд зориулсан тийм сурчлага байсан байлээ. Гэхдээ тэр сурчлагаа тэр аян явсны дараа өсвөр насны хүүхдүүдийн харт амигны хэрэглээ илүү өсөж эхэлсэн. Яагаад вэ гэхээр тэр сурчлагаа юу дамжуулж байна гэхээр танд хинч хаанаас ч хамаагүй ингээд харт амиг санал болгож магадгүй шүү гэсэн мессежийг өгч байгаа. Уул нь үгүй гэж хэлэх хэрэгтэй гэж байгаа ч гэсэн тухайн хүмүүст нь хүүе харт амиг чи ийм өргөн хэрэгэлт юм уу? Хүүх ингээд манай үеийнхэн чи ингээд зөндөө хэрэгэлт юм уу? Одоо магадгүй хэрэглэж үзье ч юм уу гэж бодож исэн байвал тэгтээ эн чи арай юм ховор зүйл штэ болохгүй штэ гэж боддог байсан бол хүүх манай үеийнхэн баг ихэнх нь хэрэглээд үзсэн юм уу? Би л хэрэглэж үзээгүй юм уу гэсэн мессежийг авна гэсэн. Тийм болохоор энэ ном дээр бас бичсэн байлээ. Буруу зүйлийг хэрэглэхийг болиулах байгаа зүйлээ эн чин баг бүх хүмүүс хэрэглээд дээ шүү. Энийг болоорой гэсэн мессеж өгөхдөө болгоомжтой андараа. Маш их хүн хэрэгэлдэг гэдгийг та мэдүүлчих юм бол хүмүүс тэр зүйлд татагдсан шүү гэсэн байлээ. Бас нэг сонирхолтой жишээ байсан хулгаан дуу. Хүмүүс нөгөө сурчлагаа явуулсан юм байлаа л дээ. Хүмүүсийн одоо ингээд дуу сонсдог хүмүүсийн ердөө 30% л төлбөрөө төлж сонсож байна. Бүхэл бүтэн 60 хэдэн хувь нь хууль бусаар оюуны өмчийг дээдлэхгүйгээр хууль бусаар ингээд дуу сонсоод байна. Ингэж болохгүй шүү гэсэн уул нь сурчлагаа явуулсан юм байлээ. Тэгтэл тэр сурчлагаа явсны дараа хүмүүс бүр ихээр хууль бусаар сонсох нь илүү ихссэн. Яагаад вэ гэхээр одоо жишээ нь би мөнгөө төлөө сонсдог хүн байлаа гэж бодъё л доо. Тэгтэл сурчлагаан дээр ердөө 30% л мөнгөө төлж сонсдог гэхээр хүүе бүхэл бүтэн 60 хэдэн хувь мөнгө төлөх байх чинь би л ганцаараа мөнгө төлөөд байгаа юм уу? Би тэнэг юм шүү гэсэн мессежийг авна гэсэн үг. Тийм болохоор номон дээр бол хэрэглэхийг болиулахыг хүсэж байгаа зүйлээ их хүн хэрэгжилж байна гэдгийг нь нуух хэрэгтэй шүү. Эсвэргээрээ та өөрөө их хэрэглүүлэхийг хүсэж байгаа зүйлээ ийм их хүн хэрэгжилж байна гэж мэддэгдэх хэрэгтэй. Гэхдээ ийм их хүн хэрэгэлдэг шүү. Манай бүтээгдэхүүнийг бараг 10 хүний 9 сонгодог шүү гэж та өөрөө орилоод нэмэргүй гэсэн. Тэр 10 хүнийхээ 9 хүнд нь таних тэмдэг ч юм уу те хараал энэ брендийг хэрэгэлдэж штэ энэ хүнийг дэмждэж штэ гэсэн тийм ингрийн тэмдэгч байд юм уу юу ч үгүй тийм гоё шин содын бодож олох хэрэгтэй юм л да. Тэгээд нүдэнд харагдахгүй хүн харагдахгүй байгаа зүйлээ дуурайч чаддаггүй учраас нүдэнд харагддаг болгоод өгчих юм бол хүн өөрөө дуурайчих юм байна. Тэгээд ном дээр бичсэн байлээ. Англи хэлэнд гэнүү тийм зөврөг байдаг гинэ. Сармөгчин юу харан түүнийгээ дуурайгадаг гэсэн үг байт юм лээ. Тэгэхээр та юуг дуурайламаар энэ түүнийгээ нүдэнд нь маш сайн харуулах хэрэгтэй юм байна.
За дараагийн 5 дугаар зарчим нь бодит ач холбогдол гэж байгаа. Бодит ач холбогдол гэдэг нь үнэхээр хүнд тус болохоор зүйл байх юм бол хүмүүс тэрийг дамжуулж идэг. Тэгэхээр та одоо үнэхээр бодит ач холбогдолтой тий жишээ нөгөө нэг ундааны бөглөөний дотор хэрэгтэй мэдээлэл тавьчихад хүмүүс энэ ундааны бөглөөний дотор ийм зүйл байна гэж би биндээ дамжуулаад эхэлсэн шүү дээ. Яг үүнтэй адилхан үнэхээр бодит ач холбогдолтой хүмүүс тус болохоор зүйл байх юм бол хүмүүс дамжуулдаг. Яагаад гэхээр хүн болгон бусдад туслахыг хүсэж идэг. Тийм болохоор хэрэгтэй зүйлийг нь та гаргаад танаа брэнд чинь үнэхээр хэрэгтэй байлаа гэж бодоход танаа брэндийг бусдад дамжуулснараа хүн өөрөө бусдад тусалж байгаа юм шиг мэдрэмжийг авдаг. Тэр мэдрэмжийг аваад ах чинь байхгүй угаасаа л хэрэгтэй зүйлийг бусдад дамжуулж байна гэдэг чинь бусдад хүнд тусалж байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас хүн угаасаа хүнд туслахыг хүсэж идэг учраас танаа брэнд чинь үнэхээр бодит ач холбогдолтой амьдралд хэрэгтэй зүйл ах юм бол хүмүүс тараадаг. За нэг бодит жишээг бас энэ ном дээр бичсэн байлээ. Нэг 80 гарчсан өвөө зүгээр эрдэн шишийн хальсыг яаж арилгадаг вэ гэсэн 1 минутын бичлэг хийсэн юм байлээ. Энэ нь тэгээд дэлхийд даяар 55 сая үзэлтийг авсан. Гэхдээ тэр өвөө бол од болгонооч гэж бүр зорж хийгээгүй. Зүгээр л өөрөө гэртээ эрдэн шиш арилгах тийм амархан аргатай. Тэгсэн чинь охин нь тэрийг нь харснаа энэ арга чи өстой хэрэгтэй юм байна гэд нөгөө охин нь өөрийнхөө охинд тэр 1 минутын аавынхаа бичлэгийг хийгээд өвөөгийнхэн бичлэгийг охин руугаа явуулсан. Тэгсэн чинь охин нь тэр 1 минутын эрдэнэ шиш арилгах аргыг харсан. Тэр арга нь маш хэрэгтэй хань өөрийнхөө найзууд руугаа явуулсан. Найзууд нь өөрийнхөө хэрэгтэй найзууд руугаа явуулсан. Ямар ч сурчлагаа ямар ч нэмэлт одоо тийм идэвхжүүлэх юм юу ч хийгээгүй байтал хүмүүс бодит ач холбогдолтой яг жинхэнэ амьдралд хэрэгтэй учраас би биелүүгээ тараасан. Тэр бичлэг нь бол ерөөсөө уулын сонирхолтой юм байхгүй. Гэхдээ л тэрийг ингээд бусад хүмүүст тараасан. Тэгээ энэ зарчим үнэн гэдэг бас нэг өөр баталгаа байна. Тэр нь болохоор New York Times-ын хамгийн ихэндээ нөгөө хүмүүс бие биелүүгээ New York Times дээр чинь маш олон төрлийн зөндөө олон мэдээлэл байгаа шүү дээ. Тэгтэл ямар мэдээг нь хүмүүс бие биендээ илүү их дамжуулдаг вэ? Ёстой жинхэнэ амнаас ам дамжуулах гэдэгчлэн бие биелүүгээ ямар мэдээллийг илүү их дамжуулдаг вэ гэсэн чинь нэгдүгээрт эрүүл мэндийн холбогдлолтой мэдээллийг хүмүүс хамгийн их бие биелүүгээ дамжуулдаг. Яагадгүй жинхнээсээ хүн болгоны эрүүл мэнд чинь чухал шүү дээ, тийм учраас хүн болгон тэгээ хамаатаа сэдв болохоор тэгээд хэрэгтэй мэдээлэл болохоор эрүүл мэндийн сэдвийг хамгийн их дамжуулдаг. Хоёрдугаарт болохоор боловсролын мэдээллийг бас маш чухал сэдв шүү дээ, тий. Тэгээд энэ мэдчлэнгээр ингээд хүн яг хэрэгтэй ямыг ингэж бие биендээ дамжуулдаг гэсэн. Гэхдээ дахиад дотор нь судалсан юм байлээ. Хүмүүс их эрүүл мэндийн юм болон боловсролын ямыг бие биендээ их дамжуулдаг юм байна. Гэхдээ эрүүл мэнд дотроо бас маш их дамжуулдаг байгаа, бага дамжуулдаг байгаа шүү дээ, тий. Тэгвэл ямрыг нь илүү их дамжуулаад байгаа юм бэ гэдгсэн чинь тэр нь болохоор бүтцэн их товч бөгөөд тодорхой байх юм бол хүмүүс бас илүү их бие биендээ дамжуулт юм байна. Шууд харахад одоо бөөрөнд юу сайн бэ гинхүүдээ бөөрийн талаар зөндөө олон юм бичсэн байх юм бол бас дамжуулт юм байна. Гэтэл бөөрөнд энэ сайн шүү гэсэн тодорхой товчхон юм байх юм бол тэрийг хүмүүс айгүй богино хугацаанд ойлгоод бас бусд хүмүүстэй ингэж дамжуулдаг юм байна. Тэгэхээр нэгдүгürt бол маш хэрэгтэй юм байх хэвээр. Үнэхээр амьдралд нь бодит ач холбогдолтой юм байх хэвээр. Гэхдээ тэр нь бүтцэн тэрийг одоо бичгтэй ч юм уу та ярихтаа ч юм уу товч бөгөөд тодорхой байх юм бол дамжуулах магадлал илүү өндөрсдөг юм байна. За сүүлийн 6 дугаар зарчим нь болохоор story буюу түүх. Одоо ер нь бол айгүй их явдсан шүү дээ, тийм маркетинг хийхдээ ингээд сторигоор түүхээр ярих хэрэгтэй. Хүмүүс зүгээр нэг мэдээллийг бие биендээ дамжуулдаггүй, түүх байх юм бол бие биендээ дамжуулдаг. Тэгээд түүхэнд угаасаа бидний үйл явдал ярианд дуртай. Хүн өөрөө өөрийнхөө түүхийг ярих юм бол тэр хүнд татагддаг, дотн мэдрэмж авдаг. Их битчлэнгээр ингээд амнаас ам дамжихад ч гэсэн, нэрд гаргахад ч гэсэн, маркетинг дээр ч гэсэн түүх маш чухалаа гэж ярьдаг. Гэхдээ энэ түүх ярих гэдэг энэ одоо стори бүтээх энэ аргыг маш сайн хэрэглэх ёстой гэсэн. Яаж хэрэглэх ёстой вэ гэдгийг жижигхэн нэг түүх яриад намын зохиолч маань айгүй гоё тайлбарсан байлээ. Тэр түүх нь болохоор ингээд Тоорой хот гэдээ байсан юм байна. Тэр Тоорой хот нь болохоор ингээд айгүй бүслэлт сайтай. Тийм одоо хамгаалалт айгүй сайтай хот юм байна. Тэгээд дайснууд нь тэр хотыг бүслэж авахар гадаа нь маш удаан хүлээсэн боловч тэр хот нь өөрөө айгүй сайн хамгаалалттай болохоор дайрж орч чадахгүй байсан. Тэгсэн чинь нөгөө нэг дайрж орох гээд байгаа тэр дайсны гадна талд нь хүлээж байгаа хід нь болохоор ингээд том морь бүтээсэн. Морь хийгээд тэгээд морин дотроо болохоор зөндөө олон өөрхөн хамгийн одоо чадварлаг дайчдыг тэр том сүрлэг морин дотроо нуугаад тэгээд өөрсдөө яваад гисэн. Тэгсэн чинь нөгөө Тоорой хот нь болохоор дайснууд нь гадаа нь бүслэгэж хүлээж агаад бүр тэсгүй нэг том морь бүтээснээ өөрсдөө яваад өгсөн байхаар нөгөө Тооройчууд нь бид нэр яллаа гэд баярлаад тэгээд өөрсдийнхөө ялалтын бэлэг тэмдэг болгоод тэр том морин хөшөөгөө тэр хоттоо оруулаад ирсэн. Тэгээд хоттоо оруулж ирээд бид нэр яллаа гэд өөрсдөө ууж муугаа бүгдээрээ согтоод байжсэн чинь оройн нь гинт тэр Тоорой морин дотроос нь нөгөө дайчт нь гарч ирээд тэр хотыг эзлээд авсан. Тэгээд дотроос нь хаалгаа онголоод өөрсдийнхөө цэргүүдийг оруулаад тэгээд тэр хотыг бүслээд авсан гэж байгаа хгүй. Тэгээд энэний мэт ингээд
одоо ийм стори түүх бол бид нэр ингээд нэг сонсох юм бол цээжилж идэг. Тэгээд дээрэс нь ийм түүх бол биднэрт дандаа нэг сургамж өгч идэг. Ямар ч сургамжгүй түүх байх юм бол мартагдчихэйдэг. Тэгтэл энэ тоорогийн морь гэдэг энэ домог бол биднэрт одоо хэлж штэ тий чухал зүйл хэлж штэ. Дайсныхаа бэлгэнд баярлаж болохгүй, дайснасаа хамаагүй бэлэг авч болохгүй ч юм уу тий. Дайсан нь ингээд морь бэлгэсэн чинь морин дотор нь өөрийнх нь дайснууд нь нуугдсан байгаа учраас дайсныхаа бэлгийг ингэж хамаагүй авч болохгүй гэх мэтчлэнгээр ингээд ямар нэгэн биднэрт сургамж өгдөг юм байна. Гэхдээ бидний нэг гаргадаг одоо брэндүүдийн гаргадаг нэг том алдаа нь болохоор одоо ингээд өөр айгуугаа ингээд тоороо морь бүтээд юм л да тий брэндийнхаа түүхийг бичдэг. Гэхдээ тэр тоороо морин дотроо өөрийнхөө цэргүүдийг хийхээ мартдаг гинэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сүртэй амар ингээл түүх бүтээгээл амар ингээл янз бүрийн ингээл лаг бичлэг хийдэг ч гэсэн үзэж байгаа хүн хараад тэр брендийн талаар ч юм уу таны нөгөө нэрд гарах гээд байгаа гол дүрийг чинь тэр зүйлээсээ олж харж чаддаггүй юм байна. Жишээ нэг босон явдлын талаар бичсэн байгаа. Олимп дээр ингээд өөрийнхөө ингэр дээрээ нэг цэгком гэсэн ямар цэгком билээ дээ нэг ингээд өөрийнхөө сурчилж байгаа брендийг ингээд брендийнхаа фотошкийг өмссөн хүн нөгөө нэг юун дээр ингээд үсрээд гарсан юм байл та ямар ч нэг олимпийн үйл явдлыг буснуулсан юм байлээ. Тэгэнгүүт тэр хүмүүс болохоор ингээд олимпийн том тийм дэлхийн тэмцээнийг буснуулж байна гэдэг чинь нэрд гарах нь бол тодорхой шүү дээ. Тэмүүтээ нэрд гарах нь тодорхой учраас фотошкн дээр болохоор цэгком гэд өөрийнхөө сайтыг сурчилсан юм а өмссөн байсан. Гэхдээ хүмүүс юу ярьсан бэ гэхээр яаж одоо ингээд олимп чи ингээд тийм том дэлхийн тэмцээн хэрнээ ингээд ямар ч хамааралгүй хүн яаж дундуур нь ороод ирвэ? Яаж ингээд тэгвэл олимпийн аюулгүй байдал чи муу юм шүү. Тэгснээр тэр одоо тэгээд олимпийн тэмцээнийг буснуулаад тамирчдын сэтгэл зүйд нь нөлөөлөд ямар гаж гар вэ ч гэдэг юм уу те. Ерөөсөө тэр фотошкн дээр нь байсан бичгийн талаар хинч яриаггүй. Тэгээд энийг болохоор номын зохиолч маань тэдний брэнд бол үнэхээр гайхалтай тоороо морь бүтээж чадсан. Тэр тоороо морьныхын талаар бүгдээрээ ярьж байна. Гэхдээ тоороо морин дотор өөрийнхөө цэргүүдийг оруулж чадаагүй. Хүмүүс тэр олимпийн тэмцээнийг босноосон хүний талаар ярьж байгаа ч гэсэн хинч тэр фотошкн дээрх бичгийг нь анзаараагүй ч юм уу, тоогоогүй ч юм уу чухал биш байсан. Тийм учраас та өөрийнхөө брендийн талаар түүх бүтээнэ, өөрийнхөө зүйлийн талаар түүх бүтээнэ гэдэг нь маш чухал ч гэсэн тэр түүхийг хүн ярихдаа таныг болон одоо таныг ерөөсө орхигдуулж болохооргүй тийм түүх бүтээх хэрэгтэй. Бид нэг одоо ингээд жишээ нь ингээд туршилт хийж үзсэн байгаа хгүй юу? 6 хүн байгаа. 6 хүн ингээд туршилт хийж үзсэн байгаа. Эхний хүнд нь болохоор нэг юм бодит зураг харуулсан. Одоо метрон дотор ингээд нэг лам явж байгаа, нэг эмч явж байгаа, хоёр хүн маргалдаж байгаа. Тэгээ хоёр хүн маргалдахдаа нэг нь ингээд утга барьсан бие биелүүгээ ингээд тулгаж байгаа. Тэгээд өөр ингээд зөндөө олон хүн суудсан тийм метрон доторх зургийг эхний хүнд харуулсан байгаа. Тэгээд тэр эхний хүн тэр метрон доторх дүрс зургийг хараад хоёр дахь хүндээ дамжуулна. Хоёр дахь хүнд нь ингээд дахиад гурав дахь хүндээ дамжуулсаар хагаад 6 дахь хүн дээр ирэхэд ямар мэдээлэл ирэх вэ гэдгийг туршиж үзсэн байгаа. Тэгвэл эхний хүн дамжуулсан. Тэгээд ингээд дамжуултаас нь ажиглахад хүмүүс ерөөсөө өөрийнхөө сонсон үзэж харсан зүйлсээсээ хэрэггүйнүүдийг нь хасаад хэрэгтэй зүйлсүүд нь үлдчихэдэг. Тэгээд 6 хүн дээр дамжуулахад сүүлийн хүн дээр очихдоо юу гэж ирсэн бэ гэхээр метрон дотор 2 хүн нэг нь бие биелүүгээ хутга тулгачихсан байсан гэсэн мэдээлэл ирсэн. Нөгөө иймч байсан, лам байсан, метрон дотор өөр олон хүмүүс байсан гэсэн мэдээллүүд бүгдээрээ алга болсон гэсэн. Тэгэхээр энэ стори гэсэн энэ зарчмыг ашиглахын тулд хүмүүс бид нэр ингээд үйл явдал түүхийг бие биендээ ярьж хуваалцах дуртайч гэсэн бид нар үдсэн харсан зүйлийнхаа хэрэггүй зүйлийг нь гээдэг шүү. Хамгийн гол зүйлийг нь авч үлддэг. Тийм учраас та өөрөө түүхээ бичихтэй хүмүүс гээгээд гээсэн ч гэсэн таны тухай ч юм уу танаа бүтээгдэхүүний талаар дурсахгүй л бол тэр түүхийг ярих боломжгүйгээр түүхээ ингэж одоо бүтцийг нь гаргаж бичих ёстой шүү гэдгийг сануулж утсан байлээ. Тэгээд зохиолч маань дахин энэ бүлэг дээр сануулсан зүйл нь та гайхалтай тоорогийн морь бүтээсэн ч гэсэн тоорогийн морин дотроо өөрийнхөө цэргүүдийг оруулахгүй бол ямар ч нэмэргүй шүү. Өөрөөр хэлбэл таны бүтээсэн контент чинь жишээ нь амар олон хүнд түглээгээд танаа бренди чинь борлуулалтанд ямар ч одоо нөлөө байхгүй ч юм уу. Тийм байх юм бол амжилтгүй байна гэсэн үг шүү. Тийм болохоор түүхээ бичихтэй гол дүр нь та өөрөө ч юм уу, та өөрөө бүтээгдэхүүн ч юм уу байх ёстой шүү гэдгийг бас онцолж хэлсэн байлээ. Гэхдээ story branding гэдэг номон дээр болохоор одоо өөрийнхөө брендийн түүхийг бичихтэй бол тэр түүхийнхаа гол дүрийг нь өөрийнхөө үйлчлүүлэгч болгох хэрэгтэй. Энэ таны үйлчлүүлэгч чинь гол дүр нь байгаад энэ гол дүр чинь өөрөө амжилтанд хүрэхэд нь танаа бүтээгдэхүүн ч юм уу, та ч юм уу тусалж байгаагаар түүхээ бичих ёстой гэдэг. Тийм болохоор аль альнийг нь бодолцож үзэж агаад гоё бичих ёстой байх. Ямар тач story түүх бол бид нэр амнаас ам дамжиж үйл явдлыг ярьдаг учраас таны бүтээгдэхүүн, таны брендийг нэрд гаргах гол зарчим гэдэг нь бол тодорхой. Гэхдээ нөгөө тоороо морой бүтээчээ дотор нь
өөрийнхөө цэргүүдийг бол заавал хийх ёстой юм биш үү. Тэгэхгүйгээр амар сүртэй алдартай хүн болгон үдсэн бичлэг хийсэн ч гэсэн тэр бичлэгээс нь ерөөсөө таны брендийг ч юм уу таныг олж харахгүй бол ямар ч нэмэргүй байна гэсэн үг шүү дээ. За энэ мэтчлэнгээр ингээд өнөөдрийн бичлэг дээр 6 зүйлийг ярьлаа. Тэгээ номын зохиолч маань номынхаа арт талд нь энэ 6 зүйлийг нэгтгээд ингэж хэлсэн байна. Иймээс та үн цэнтэй, өдөөгчтэй, сэтгэл хөдлөсөн, харагдах сайтай, бодит ач холбогдолтой тоорогийн морь бүтээж дотор нь хүслээ нуугаараа. Хүслээ буюу юу нэрд гаргамаар байна? Тэр хүслээ нуугаараа. Гэтэ хүслээ нуухгүйгээр мартчих болохгүй шүү дээ, тий. Тэгэхээр үн цэнтэй. Эхний ярьсан нэгдүгээр зарчим тий. Тухайн нөгөө хүнийгээ илүү гоё үн цэнтэй харагдуулах зүйлсүүдийг танах хийж чадах юм бол тэд нэр өөрсдөө өөрийнхөө талаар ярихдаа танаа брендийг дандаа давхар ярьж байна гэсэн. Хоёр дахь нь болохоор өдөөгчтэй. Нэг үнэхээр он сонирхолтой гоё зүйл бүтээсэн ч гэсэн хүн тэр зүйлийн талаар 7 хоног л ярина. Тэгэл мартчихна. Тийм учраас өдөөгчтэй дандаа танаа брендийг юм таныг сануулж авах тогтмол өдөөгч байх ёстой гэсэн. 3 сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөл гэдэг дээр амар одоо заавал эерэг байх ёстой, эсвэл заавал амар хар бараан байх ёстой гэсэн юм байхгүй. Өдөөгч нь илүү одоо сэтгэл хөдлөлийн өдөөгч нь өндөр байх юм бол цааш нь хүн дамжуулдаг. Одоо харин сэтгэл хөдлөлийн даун алгаа хийчих юм бол цааш нь дамжуулдаг гэсэн талаар ярьсан. Харагдах сайтай гэхээр сармагчин юу харан түүнийгээ дуурайна гэсэн. Тэгэхээр нүдэнд нь ил харуулах хэрэгтэй. Дээрэс нь надаас бус нь энийг бүгд мэддэм үү? Хүүх бүгдээрээ энийг сонгоцсон юм уу? Би ганцаараа үлдсэн юм уу гэсэн мэдрэмжийг аваад хүн даган дуурайх ёстой. Тийм болохоор нүдэнд харагдахгүй философи байсан ч гэсэн нүдэнд харагддаг болгох хэрэгтэй. Нөгөө сонгуулийнхан хумс боддог шиг ингээд та харагдахгүй зүйлийг ч гэсэн нүдэнд харагддаг болгох ёстой гэсэн. За түүний дараа болохоор 5 дахь нь болохоор бодит ач холбогдолтой байх хэрэгтэй. Хүн өөрөө хүнд туслахыг хүсэж байдаг. Тэгэхээр миний таньдаг мэддэг хүнд хэрэгтэй зүйлийг танаа брэнд гаргах ч юм уу үнэхээр бодит ач холбогдолтой тийм зүйл байх юм бол тэрийг би өөрөө дамжуулна. Яагаад дамжуулж байгаа гэхээр хүн хүнд туслахыг хүсэж байдаг. За үүний дараа хамгийн сүүлийнх нь 6 дахь нь болохоор стори түүх бүтээх хэрэгтэй гэсэн. Сайн нөгөө тоорогийн морины түүхийг ярьсан. Тэгэхээр энэ 6 зүйлийг та баримталж чадах юм бол юу ч нэрд гаргах боломжтой юм байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр халдвартай номын гол санааг товчлон ярьлаа. Тэгээд дараагийн бичлэг дээрээ уулзъя бааш та.